Сайн байцгаана уу сонсогч танд энэ өдрийн мэндийг хүргэе. Гэр бүлийн радио Эмчийн цагаараа тантай уулзаж байна. Хаврын цаг ирсэнтэй холбогдуулан бид нар дархлаа, ядаргааны талаар Эмчийн цагийн цуврал дугааруудыг бэлтгэн хүргэсэн. Харин одоо бид нар яг энэ хавртай холбоотой дархлааг хэрхэн сайжруулах вэ гэдэг талаар нэгэн чухал сэдвийг ярилцгаар ЦЭП эмнэлгийн ерөнхий эмч ноён Ариун Баярыг урьж авчирсан байна. За танд өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа, бүгдээр нь өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр дархлаа сайжруулахын тулд мэдээж олон хүчин зүйл байгаа гэж та ярьсан. Тэр дундаа хамгийн чухал нэг хүчин зүйлийн талаар өнөөдөр хоёулаа ярих гэж байна. За энэ талаар та бидэнд яг юу дархлааг хамгийн чухал маш сайн сайжруулдаг вэ гэдэг талаар хэлж өгөөч. Энэ юу вэ? За одоо болохоор ч юм бол маш энгийн зөвлөлийн талаар ярих гэдэг юм л да. Хүн болгон мэддэг. За тэгээд дээрээс нь дархлаа сайжруулах бол нэг ч төрний зардалгүйгээр дархлаагаа маш үр дүнтэй сайжруулж болдог арга. Тэр ерөөсөө нойр. Тэгэхээр нойр гэдэг зүйл байх юм бол бид эрүүл байх боломжтой, тэгээд дархлаа сайтай байнгын байх боломжтой л гэсэн үг байна шүү дээ, тийм. За тэгвэл яагаад вэ гэдэг талаар өнөөдрийн нэвтрүүлэг маань явах болно. Сонсогчтой анхаарлаа хандуулаарай. За тэгэхээр яагаад ер нь нойр дархлааг тэгж их сайжруулт юм бол нойр яагаад бидэнд тийм их хэрэгтэй юм бол та тэр талаар бидэнд хаалцчих. Тэгэхээр нойр гэдэг маань нэгдүгээр энэ бол бидний хоёр дахь амьдралын. Өдрийн амьдралыг бол биднээс өөрсдөө мэдж байгаа. Тийм. Тэгэл нойр гэдэг үед бол биднес тэр нэг санахгүй мэдэхгүй. Биднүүсийн хяналтаас гараад ирсэн процесс явагддаг. Жишээл одоо нэг студиэр арын багийнхан гэдэг шиг. Тийм. Зургатар харагддаг. Тэгсэрнэ арын албаных нь баг чухал юм хийж яадаг тийм. За тэгэхээр ерөөд бол тэр нойр маань биднүүсийн амьдралын 3/1-ийг тэр чигээр эзэлждэг. Тэгэхээр одоо биднээс одоо ингээд 90 наслаа гэхтэл 30 жилийн унтаад ердөө 60 жилээр биднес амьдардаг. Тэгэхээр одоо биднээс 30 жил гэдэг ч юм бол одоо асар хугацаа хацсан тийм ээ. Тийм их хугацаа биднес нойрондоо зарцуулдаг байна шүү дээ. За тэгэхээр нойр гэдэг маань тийм ямар нэг тийм итгэхгүй төлөв биш байхгүй. Хүн унт гараад тэгэл нэг хөргөчөнд хийсэн юм шиг бодгол хөлдөд итгэхгүй болж байгаа юм ерөөсөө явагдахгүй. Харин маш идэвхтэй тэнд процессыг явагддаг. За тэгэхээр нэгдүгürt ерхэд бол хүн болгон мэдж байгаа тийм. Ерхэд бол нойр гэдэг бол ерхэд бол тархи маань өдөрдөг процесс. Тэгэхээр өдрийн цагаар болохоор ч бол биднээс ингээд жишээл амьсгалаа ингээд зохицуулж болно тийм. Би олоодаа амьсгал хийдэнс гэл. Хүсэх юм бол нойлор болоор шийдмээ гэл бүх маа ингээд ухамсартайгаар хийдэг гэсэн үг өдөрж. Тэгтэл ерхэд бол биднээс унтж байгаа үед биднүүсийн тэр өдөрлөг байхгүй болчихдог байсан. Тархи маань өөрийнхөө тэр гормоор өөрөө ажиллаж эхэлнэ. Яаж ажиллах хэвээр юу хэмээрэн тэрнийгаа өөрөө хийждэг. Тэгэхээр одоо биднээс унтж байгаа үед бол биднээс одоо хүссэн тоогоор амьсгалж чадахгүй, булчингаа хөдөлгөж чадахгүй. Нөгөө шал өөр нь автомат горим руу ороод эхэлдэг ба. Тэгэхээр ерхэд бол одоо тэр автомат горим ер нь юугаараа чухал юм бэ гэхээр бол эн чинь нөгөө компьютерийн үйлдвэрлэлийн системтэй маш их төстэй гэхгүй. Биднээс энэ компьютер хасаачаад за Word ажиллуулаа. Дээрс нь юм биччихлээ. Тэгэхэд чинь тэр цаана нөгөө антивирус нь ажиллаж идэг, цаана цаг нь ажиллаж идэг те. Бүхэн маа ингээл автоматар ингээ хийгээ явждаг. Тэр бүх хэрэгжил байдаг те. Сенс нэргэжлээдэг. Тэгэхээр тэр бүхэн цаанаа явагдчихдаг. Гэхдээ тэр маань болохоор ч юм бол нөгөө ингэдэг юм. Биднээс энэ нөгөө өдрийн хийсэн процессуудыг шүн буцаад дүгндэг байхгүй. За энэхэн өдөр ер нь юу үзэж харсан, юу сурсан. Тэрнийг одоо тэгээд заримыг одоо ингээ устгадаг шүү. За энэ нөгөө компьютерийн меморийн дүр чинь тэр хэрэггүй мэдээллийн устгах нь хэрэгцээг нь хадгалнаа гэл. Тэр гиппокамп гэдэг хэрэгтэй маань тэр одоо биднээсийн юу удаан хугацаагаар санах вэ гэдгийг ингээ шийдээ яваад. Биднээс одоо гудамж нэг явж хатал өчтнөө олон мэдээлэл хараалаад. Энэ байшин байна, энэ цонх байна гэл ингээл хараалж дээ. Хэрэггүй мэдээлэл ер нь тэгэл устгах нь мемороо дүрэхгүй гэдэг. Тэр ерөнхийдөө нөгөө нойроо буцаад биднээсийн ойд тогтолтой их холбоотой байдаг. За тэнгуэл дараагийн асуудал нь одоо хүмүүс ингээд өвөл биелүүдээ ингээд дүнэлт гараад идэх байхгүй. Одоо хүмүүс ингээд зүүдэлдэг шүү дээ тийм. Тэнгуэл зүүд биелээ гэдэг. Хэрхэд бол зүүд биелсэн биш. Ерөөд өнөө тархи маань унтчих үед тооцоолчдөг байхгүй. Ийм процесс болсон. Тэгэхээр ийм үр дагаврууд гарч магадгүй гэд тооцоолоод холбируудын танд ингээд харуулдаг. Вау. Тэр чи бүр урьдчилан тооцоолох машин байх юм шүү дээ тийм. Машин баггүй. Тэгэхээр тийм идэвхтэй процессыг ер нь явуулж идэг. Тэр хүмүүс байдаг шүү дээ. Унтахын өмнө ном сайн уншчих гээл. Тэгэх юм бол надад чи илүү сайн ойлгодог шүү бол. Зарим хүмүүс зөвхөн нөгөө босоод ирсэн чинь шүлэг зөхиөцсөн биш үү гэж бичээдэг. Тэгэхээр тархи маань тэр хооронд маш хүчтэй хэлсэн байх юм шүү дээ.
Яа тэгвэл өөр элдв 7 сатаарахгүйгээр төвлөрч чадж байгаа байхгүй. Биднээс ингээс сууж их ч одоо би ингээл гэрэл олон хүчин зүйл байна. Хүн байна ингээл олон зүйл бодвол тархи маань аяг малтитаскинг гэдэг олон юм зэрэг хийх хэрэгтэй болдог. А тархиныг унтчихсан үед бол тийм олон зүйл сатаарахгүйгээр төвлөрч чаддаг. За тэнгуүтлээ одоо тархи маань биднээсээ ингээд хүсэж байгаа бодгоос гадна чин дотор хэрэгтнүүдээ ингээд хянаа авчдаг. Хаана юу болж байгаа бүгдийг тархин бид мэдчихдэг. Одоо биднээс юм дээ шүү дээ. Хөл хөдлөө энэ бүгдийг чинь ингээд тархин мэдээд байгаа байхгүй тийм. За хөдлөх нь үү, дөрөх нь үү, халуун хүтэн байна уу бүгдийг нь хүлээл аваад мэдээд байгаа гэсэн үг. А тэнгуүл одоо тань давсаг яаж ингэ та одоо мэдэрч байна уу? Мэдрэхгүй. Шүн мэдэрнэ. Ерхэд бол тархи бол тэр нэг маш наривчтайгаар шалгаж эхэлдэг байхгүй. Энэ тархи маань яаж за бүх юм зүгээр ажиллаж байна уу гэл те. Бөөр маань яаж ажиллаж байна, зүрх маань яаж чинь бүгдийг нь буцаагаал сканыг шалгаал явж байна. Тэгэл ерхэд бол за тэнд болохгүй бол за тэр хэсгийг одоо эмчилнэ, заснаа гэл. Өөрөөр нөгөө өдрийн цагт тархи маань тэр нь анхаарал хандуулах болцоог байсан бол оройн цагт тэр цагаа гаргаж эхэлдэг байхгүй. Оо тэнд нэг болохоо үйсэн биз дээ. Одоо хэдүүл одоо энэгээ эмчилнэ. За гизэн дотор үргэлжлэл явж байна. За тэгвэл дархлааны эсүүд одоо тийш очицгоороо тэнд үргэлжлэв шүү, эмчлээрээ гэл. Тэгэхээр ерхэд биднээс нэг хамаг эдгэрэлтийн процесс ер нь шүнд хамгийн их явагддаг. Эдгэрэлтийн процесс шүн явагддаг гэдэг чинь айгүй чухал юм. Хамгийн ихтэй явагддаг процесс. Тийм учраас нойр бол ерөөсөө хүний дархлаанд ингээд маш чухал нөлөө үзүүлдэг. Хүн өвдөж байгаа үедээ болж игэл унтахыг зорддог. Та мэдэн шүү дээ. Ингээд нойр хүүхдүүд халуурж моловцсон өөрөө ч гэсэн бие юм уу та ингээд өвдлөөхөд за гэртээ очиод сайхан унтаад амарчсан л гэддэг. Тэгээ бие юм хад цаанаас шаардаад байгаа байхгүй. За тэнд эвдэрлэг гарчлаа. Тэрнийг би засмаар байна. Чи унтж амраатах гэдэг. Тэгэд намайг унтуулган гутлаа тэр хооронд тэнд очиод засвар хийх гэдэг. Унтах юм бол гялцуулах гэдэг хэсэг унтаад гаач гэх гэдэг юм байна шүү дээ. Тэгэхгүй болохоор чинь биднээс ингээд явхаар чинь биднээсийн өвөл хөдөл дээр ингээд асар хэмжээний төсөв явуулаад байдаг. Тэнцвэрийг олохын тулд одоо халуун хүүтний температурыг зохицуулахын тулд эдсэн хоолоо босруулах гэл тэр бүх юмыг чинь зохицуулах хэрэгтэй байна. А нөгөө хүмүүс маань зүгээр хөвтөд өгөхөөр ч юм бол биднээстэй булчингаа ажиллуулах шаардлагагүй, олон юм хийх шаардлагагүй. Тэг ганцхан юм төлрөх болцоог нь олгоч байгаа. Тэгэхээр байгууллагаар гэх юм бол ер нь яг ийм бүх одоо бүрэн хүчээр ажиллаж байгаа нөхцөл зарим эхэлтсүүдэд болиулаад яг хамгийн чухал хэлтсүүдэд за одоо ажил гэдэг стратеги хэлтс ажиллуулдаг ч юм уу, менежмент ажиллуулах тийм юм маань шөнийн цагаар явагддаг байна шүү дээ. Тэгэхээр та өмнө нь хэлж илаа л да бөөр бол одоо D витаминыг шөнийн цагаар дархлаа болгож хөргөдөг гэж элэг бөөр хоёр хамтарч дархлааны эс болгож одоо яадаг ер нь даавар болгоно гэсэн. Даавар болгоно тий. Тэр маань шөнийн цагаар нь. Тэгэхээр ерөөдөө хамгийн гол нь тэр бүх процессууд маань шүн илүү сайн явагддаг шүү дээ. Тэр үсэн тий. Нэмэлт янз бүр хийх шаардлага болж байгаа байхгүй. Одоо жишээл би ярина гэдэг чинь асар хэмжээний процесс энэ дөр явагдаж байгаа. Асар хэмжээний нөөц ийш явж байгаа. Цусан хангамжийг сайжруулах, юу ярихаа бодох тэр бүхэнд тэгээд төлдрөөд байгаа байхгүй. Унтчихаа үед бол их шаардлагагүй. Тэр маш цөөх юм анхаарал хандуулна гэсэн үг. Яг тэр хандуулсан юм дээр маш хүчтэй ажиллах болцоотой. Тэгэхээр ер нь бол дархлааны процессыг ер нь бол одоо биднээсээ удирдах зүйл биш. Биднээсээ нэг арын багийнхны хийдэг ажил. Тэгэхээр нөгөө өөрсдөө ч мдэггүй байхад л явж идэг зүйл. Одоо жишээл биднээс гараа зүслээ гэхэд биднээс чинь нэг яаж идэх үү гэж хинч бодохгүй шүү дээ. Тэр чинь өөрөө автоматар идгээ явж байгаа. Тийм ээ. Тэгээд тэр одоо багийнхны хийж байгаа ажил. Тэгэхээр нөгөө багийнхан маань өөр чинь өвдөнгүүт л энэ болохоо байлаа. Өөр чинь эрүүл болох ингээд ажлыг хиймээр байдаг. Биднээс ерөөд бол унтахгүй болохоор тэр ажлаа хийж амждаггүй. Тийм учраас биднээс ерөөд л унтах хэрэгтэй. За тэгэхээр унтах гэдэг бол нойр гэдэг бол яг ийм учраас чухал байх нэ. Ийм учраас одоо дархлаанд хэрэгтэй те ядаргааны үед маш их хэрэгтэй зүйл байх. За тэгвэл одоо нойрыг бодоод үзье л дээ. Зарим хүмүүс ярьдаг сайн унтаж чадсангүй. Унтаад нэг нойр олигтой болсонгүй те. Нэг нам унтах болон ингээд хөнгөн унтах хоёр өөр байгаад байна гэх мэтчлэн. Тэгэхээр яг энэ нойр одоо яг унталтын хэлбэрүүдийн талаар тань ярьж өгөөч. Ямар үед хүн маш сайн унтаж, ямар үед ингээд дутуу нойртой унтсан юм шиг 8 цаг унтсан ирнэ амраагүй байгаад байт юм бол. Тэгэхээр юм байна л да. Одоо нөгөө шатарал эрхлээ яриад эхлэв шүү дээ тийм. За нэгдүгээрт ерөөхдөө бол биднес эхлээд нөгөө унтахын тулд хүн ер нь юу хийх ёстой гэдээ эхлээд тайлбарлаад өгч. За унтахын тулд. Яагаад гэвэл нөгөө тархи маань өөрөө унтах бэлтгэлээ базаацсан байх хэрэгтэй. Өөрөөр ерөөхдөө бол ингээд та
жишээлх юм бол одоо өнөө өрөө ингээд онгоцоор нислээ гэж бодъё. За. Тэгэхээр та одоо шууд ингээл яваад нисч хүүсгүүл ингээл чимдомдоноо бэлдэх үү мэдээч бэлтгэл базаана үстэй. Тэгэн шүү дээ. Тэрнтэй адилхан ерөөд бол нойр гэдгийн өмнө зайлшгүй бэлтгэл ажил байдаг. Тэгэхээр одоо биднес нэг хүмүүс тэр бэлтгэл ажлыг тайлбарж өгдөг байхгүй юу? Унтахын тулд та ийм нөхцөлийг бүрдүүл тэгэх юм бол таны одоо нойр эхлэн шүү. Тэр чинь гиг пад гээл ингээд хөвтөл унтахгүй шүү дээ. Одоо нэг гэрэл унтрааж байгаа асааж байгаа юм шиг явуулдаг процесс ерөөсөн биш. Маш олон нарийн процессууд явж байгаа хүний бие махбодонд бэлддэг байхгүй юу? За тэгэхээр бол нэгдүгээрт одоо биднес ямар шаардлага тавьдаг юм бэ? Чанартай унтыг бол 3 цагийн өмнө бэлтгэдэг зогсоо гэдэг. Бэлтгэл. Аливаа бэлтгэл, хүчний бэлтгэл. Булчингаа нэх ажиллуулаад ирэх юм шүү. Зөв. Хит их идэвхтэй ажилламаа болохгүй. Тэр маань ерөөхдөө бол нөгөө бүх бие махбод ч юм бол тэр бэлтгэл хийхэд зориулаад ингээд маш хүчтэй ажиллаж идэг. Тэгэл амар завгүй үзсэн чинь унтангууд юу вэ болчихдог. Тийм учраас ерөөхдөө бол болж өгвөл унтахаас 3 цагийн бэлтгэлүүдийг зогсооно. За болж өгвөл 2-3 цагийн өмнө мөн хоолоо ус зогсооно. 2-3 цагийн өмнө юм идэхгүй. Тийм юм идэхгүй. За ер нь бол яг та энэ хоолнуудыг юм ба тий одоо биднээс нэг идж байгаа хоолуудыг өдөрт нэг 100% үзье. Унтахын өмнө идж байгаа хоол манд 20% яал зүгээр. Тэрнээс ихгүйгээр. Тэгээ хөнгөн шиг тиймэрхүү хоолнуудыг унтахаас 2-3 цагийн өмнөх хоол гэж байгаа шүү дээ. Өмнө тийм. Тиймэрхүү хөнгөн хоол ер нь идсэн байх ёстой. Тэрэн дээр нэг хийдийн асуудал гарч ирнэ л да. Нэгдүгээр яг унтахын өмнө хэмжээний хоол ичдэг. Тэнгүүд л ерөөхдөө ингээд хотоодор дүүрцэн чинь хөвтөнгүүлг амаар нь гарч гадаад идэх юм бол одоо тийм мэдээж бие махбод бол унтахгүй шүү дээ тийм. Тийм хэмжээний хоол болохгүй. Хоёрдугаар нөгөө хүмүүс өлсөөд их юм бол бас болохгүй шүү дээ. Унтмаар дүүдгсэн гизэн хойчноо гэх юм бол тэгэл чадахгүй тийм ээ. Тэгэхээр ерөөдөө хоолтын хувь дээр бол ер нь 20% гайдсан. Тэгээд 2-3 цаг болцсон байх хэрэгтэй. За дээрэс нь биднээс хүмүүсийн яв зүйл юм хэрэг унтахын өмнө 30 минут сайхан агаарт алхачих гэдэг. Яагаад биднээс хүмүүсийн агаарт алхах сонирхолтой байд юм бэ гэхээр унтахын тулд хүний биеийн температурд бууж явах хэрэгтэй. Зарим хүмүүс ингээд унтахын өмнө ингээд халуун байн тавьчихдаг. Температураар нэмждэг. Тэгээ халуун байнаас гараал орондоо хөвтөнгөл байхгүй. Унтаж чадахгүй. Шүнжин ингээл зүрх мөрхөл угшаал ингээл чаддгүй. Температур биеийн температурыг хамаагүй нэмэгдүүлж болтгоо. Гадагшаа гараад сайхан нөгөө тэ амьсгалаараа температураар гадагшлуулаад ууршин шүү дээ бид нар амьсгалаараа тэ. Тэгээд ерөөхдөө бол одоо температураа бууруулаад хөрөөд тэгээ ерөөхдөө унтлынхаа өргөж сэрүүхэн болгоод халуун өрөөнд ерөөсөө унтаж болтгоо тийм ээ. 18 градус өрөөнд 30 градус болгожуулах гэж байна. Хэцүү шүү дээ бүрчмөдөд. Ямар ч юм чадахгүй айгүй хэцүү. Тэгээд хамгийн төхөөрөмжтэй температур бол нэг 18-аас 22 дунд чинь. Гэтэ яг та зарим хүмүүс 23 ч хийж болно шүү дээ 24 ч хийж болно. Гэхдээ хамгийн оптимал төхөөрөмжтэй 18-аас 20. Тэгэд ирсэн нөгөө өрөө маань салхитуулсан байна шүү дээ. Агаартай байна шүү дээ. Унтахын өмнө бол нэг сайхан агаар оруулсан байх хэрэгтэй. Өрөөнийхөө тэгээ унтлахын өрөөгөө агаарч болж игэл одоо ингээд нэг гутаа орж ирдэг, өмхий орж ирдэг бол бүгд л одоо ингээд цанхаа онголч мал байгаа. Тэгээ унтахын өмнө сайхан амьсгал чинь 30 минут алхах чинь. Өргөн цусыг биднес хүчин төрөчөөр ерөөд хангаж өгнө гэсэн үг. Бас хүчил төрөх чинь нөөцөө бүрдүүлээд нь шүү дээ унтахтаа тий. Тэгээ яа биднес нөөц хэрэгтэй бол яа нэгвэл биднес унтахаар зүрх маань цохилын цоонд цөөрч эхэлдэг. Тий. Тэгэхээр одоо жишээл өдөр бий болохоор ч юм бол ингээл явж хат миний зүрхний цохил 60-аас 70-ын хооронд л явж илаа гэж үзсэн. Унтангууд л эн чинь 50-60 хооронд очиж байна. Тим эрчтэйгээр зүрх ажиллах үнэндээ шаардлагагүй болчихоор цөөн тоогоор ажиллаж байна. Зүрхөөс жоохон амраад авчих шүү дээ. Амраад авчихсгээд авъя гэдэг. За тэнгуут л ерөөд бол зүрхний төгөлцийн тоо цөрхөрч юм нөгөө шахчгаа цусны хэмжээ тодорхой хэмжээр багасна. Яг түнчлэн авж байгаа хүчил төрөгчийн хэмжээ багасгах нь шүү дээ. Бусад эрх тархи өрж байгаа. Тэгэхээр ерөөд бол нөгөө нойрон чинь хамгийн гол эрхтийн ердөл тархил байгаа шүү дээ. Тэгэхээр тэр тархи дээр очиж байгаа хүчил төрөгч байгаа ерөөд бол хит аюултай түвшин рүү унгаахгүй тул хүчил төрөгчөөр хангацсан байх хэрэгтэй. Хэрвээ цусндах хүчил төрөгчийн хэмжээ унаадах юм бол тархи таныг шууд дундуур сэрнэ. Тэгэхээр ерөөд байн цусндах хүчил төрөгчийн хэмжээг байн шалгаж идэг хөрөмжтэй тархи бол тэгэл хүчил төрөгчийн хэмжээ унахал юм бол таны шууд автоматар сэргээд идэг. Бисараа гэл тий. Тийм. Та ингээд сэрээд зүрхээ ажилуулад амьсгалынхаа тоог нэмгээд албар тэгээд идэхгүй. Тэгээд шүн заримдаа бөхчмөдөд сэрж юм гэдэг юм шүү дээ тий. Цанаас нь команд өгдөө шүү дээ. Тийм тусч ирээл хөлс хүчил төрөгчийн хэмжээ унаад байна. Чи сэр амьсгал гэдэг.
Зөв. Тэгэхээр тарих өөрөө шууд Тийм, заавхаар команд надад өгдөг. хүчтэй жоохон зөгцөөл гээд тэгээд байгаа юм шүү дээ. Тийм. Тэгэхээр биднес ерөөхдөө бол тэр нөө шөнийн сэргэлтийг байхгүй болохын тулд ерөөхдөө бол нөө хүчил төрөгчийн хангамжийг сайжруулах юм шүү дээ. Сайхан амьсгалцсан, дээрс нь агаараар гээд одоо өрөөгөө ингээд агаараа сэлгэх явуулна гэсэн үг. За тэгэхээр дээрс нь одоо биднес хүмүүстээ өгөх нэг сонирхолтой төлөвлөгөө өгдөг юм. За. Нэг пранаяма гэдэг нэг юм йогийн дасгал өгдөг юм. Амьсгалын дасгал. За. Тэрнийг ерөөсөө баруун сулгоог үзүүлнэ. Тэр ерөөдөө маш өрмөц хамраар амьсгалах техникийг заадаг тийм йогийн дасгал байдаг. Тэгэхээр тэр дасгалыг хийж жагаад дуусан өгвөл нүдэн анастай чигээр ингээл оронд ороод хөвтөх гэсэн шаардлага тавьдаг. Чанартай унтж чаддгүй хүмүүс тэр хамраар нь сайн амьсгалуулангууд хүчтэй нөөц бий болох пат гэл унтчихна. Хамраараа сайн амьсгалахаар унтж байгаа шалтгаан нь яг юу юм бол цаад Хүн ер нь амаар амьсгах хэрэгтэй юу, хамраар амьсгах хэрэгтэй юу? хамраараа. Яагаад амаар болдгоо юм бол? Яг хоо хамар бит үед л амаараа амьсгалдаг шүү дээ. Хамар бол миний ойлгосноор бол агаарыг гоё ингэж норгож за тэгээд энэ гоё сайхан эргэлдүүлээд те яг энэ уушгийн тааламжтай болгож авчиж өгд юм шиг багт. Тийм. Ерхэд бол нөгөө энэ чи өснүүд байгаа шүүн. Тэрүүгээр явж нөө дулаацуулна, чигшүүлнэ. Тэгээд цаашаа явж байгаа хэрэгтэй. Тэгэхээр ер нь бол одоо болж игэл амаараа амьсгалахгүй болгон сайн байдаг. Амруу бол хоол урах хэрэгтэй, хамраар бол агаар орж хэрэгтэй. Амаараа амьсгалдаг хүмүүс байдаг. Тэр хүмүүс төр эрүүл мэндийн асуудлууд гараад ирэлтэй байхгүй. Жишээлх юм бол одоо ингээд амаа гаж унтдаг хүмүүс байгаа. Тэ? Хоол унд шууд ингээд хатчихдаг. Тий. Тэгэхээр нөгөө хүн чинь бас унтчихдаг болж байна. Тэгээ шүн сэрж нэг хоолоогоо чиглэж буцаад унтдаг тий. Тэгээд ерхэд бол байхтай энэ одоо нойрон дээр одоо яагаад ирчүүд дээр биднес ингээл тэр нойр чухалчдаг юм гэхээр нөгөө нойрон дууд чинь нөгөө биднесийн яриад байдаг хамгийн чухал тестостерон мань гол нь ялгараад байдаг. Тэгэхээр тухайн хүмүүс чинь тестостероны ялгалтыг биднес нөгөө байгалийн жамаар ихсэх гээд байгаа байхгүй гаднаас тарж марж биш. Тэгэхээр нөгөө тестостерон ихсэхээр ер нь дархлаач гэсэн сайжирдаг. Тэгэхээр нөгөө хүмүүс чинь бол зөв унтуулах гэдэг. За хоёулаа яг тестостерон ялгарлын талаар бол яг ярина шүү дээ. Гол нь одоо хэлээ нөгөө яг унтах бэлтгэлийн талаар ярьж байгаа тийм. Унтах бэлтгэл маань ер нь дуусна. За ямар ч байсан 30 минут алхачих юм байна. За тасалгааны температураа зөв болгочих юм байна. Тэгээ биеийн температурыг өсгөхгүй халуус мөсд орохгүй юм байна тийм. Тэгэхээр ч юм бол энэ хэд чинь нөгөө биднүсийн хяналтанд байдаг гэсэн үг байхгүй. Унтсны дараа бүхэн бидний хяналтаар гарчна. Тэр унтсны цаашаа одоо ямар нэгэн болохгүй юм боллоо гэхэл биднүс тэр нь ерөөс хянж чадахгүй. Тэгэхээр биднээс ерөөхдөө эхлээд юу хийх вэ гэдэл биднээс хамгаалж болж чаддаг. За тэгэхээр биднээсийг унтуулдаг гол даавар маань мелатонин эмэг даавар байгаа. Өөрөөр энэ дотроос ялгардаг. Яг энэ шанааны навс. Одоо юу гэдэг нь? Энэ хэсгээс тархин дотроос тийм. Тэгэхээр ерөөхдөө бол тэр мелатонин даавар маань серотонин эмэг ад жаргалын гэж тооцоолтоор даавараас ялгардаг. Үүсдэг юм да. Ад жаргалын даавруудын нэг гэж. Тэгэхээр ад жаргалын даавар маань шөндөө мелатонин болж хувирах хэрэгтэй. Зөв. Серотонин, мелатонин болж хувирах юм. Тийм. За. Тэгэхээр өөрөөр хэл нөгөө хүн маань орой тэр мелатонин ихсэхийн тулд нөгөө хүн маань яг өглөөгөр серотонин ихсэгцэн байх хэрэгтэй. Серотонин ихсэхийн тулд өглөөгөр нөгөө хүн маань нар харцах байх хэрэгтэй. Тэгэл одоо шүн чанартай унтахын тулд та өглөө босоод мандч бүх нар хар гэсэн зөвлөгөө өгдөг. Тэгэхээр нөгөө бүр мандч бүр биш юм а гэхэд бас нэг ямар ч байсан нар харах те. Ерхэд бол ингээд үд дундын нар харагдчихсан шүү дээ. Шууд ингээд нүд тийм те. Өглөөний нар харах бол шалт өөр шүү дээ. Тийм гоё харж нар харах гоё байдаг те. Тэгэл ерхэд манай монголчууд чинь уулан дээр гараад уухаалал нар хараал байдаг. Ерхэд маш зөв техник байдаг. Уул нь бол серотонин ялгардаг юм биш үү? Манайхан шашинжуулаад байдаг болохоос те. Уул нь сайхан серотонин ялгаруулад оройны унтах бэлтгэлээ хийж байгаа юм шүү дээ энэ ч гэдэг. Серотонин маань буцаагаад биднес чинь нөгөө дархлаа, биднесийн сэтгэл зүй, зааш бүх юм дээр нөлөөлж байна. Тэгэхээр ерхэд бол бүгдээр ерхэд гоё эрт босдог хүчлээ аюу сайн байдаг. Тэгэх юм бол эрт унтс сурна гэсэн үг. Эрт тусаад серотонин ялгаруулчих юм бол орой гоё нойр хүч мелатонин унтчихна. Зөв. Тэгэхээр ерхэд бол энэ дээр ерхэд хамаг нюансууд яригдаад байдаг байхгүй юу? За тэгтэл ерхэдээ ийм асуудал орчдөг. Нөгөө энэ сайн унтж чадахгүй мелатонин сайн ялгаруулдаггүй хүмүүс бий. Ахмад хүмүүс. За. Тийм. Нөгөө бүх дааврууд ерөөхдөө бол нас яваад ирэхээр үйлдвэрлэх чадвар нь бас буурчдаг. Тэгэхээр настай хүмүүс тэр нэг үйлдвэрлэх чадвар нь бас дагаад буурна. Мелатонин ч ялгаагүй. Тэнгүүл билээхэн мелатонин эмисэн зарж идэг. Та мелатонин уугаад унтчихал гэдэг.
Тэнгүүт л өөрийнх нь үлдэрж байгаа мелатонин тухайныг унтуулахад хүрэлцэхгүй байгангууд л нэмээд өчөөд хангалттай унтуулчихна гэсэн. Тэр ихэнх одоо ах үндэсний хүмүүс юм сэрвэлждэг дутуу нойртой яваад байдаг. Тэгэхээр мелатонин ууж давраа нэгдэг байх нь шүү дээ. Яг нэг нойр үргээд байгаа даач. Нойрны юм гэхээс илүүтэй давраа нэгдэл тэр нөгөө яг унтах процессыг зөв голдрлог нь оруулаад байна. Тэгэл нэгэнт тэр хүмүүстэй нэгэнт биднээс унтцснаас хойш бол биднээсийн одоо ямар ч нөлөө байхгүй. Биднээс юу ч удирдах чадахгүй. Тэгэхээр тэрнээс өмнөх процесс төр биднээс ерөнхийдөө ажиллана гэсэн. Тэгэл нэгэнт биднээс унтчих юм бол унтж байгаа орон чинь тархи маань одоо өдөр нь боловсруулсан бүх мэдээллийн хэрэггүй юм устгах нь тархиа өөрөө цэвэрлэн. Тэгэхгүй болохоор ч юм бол тэр яадаг гэвэл тэн дотор нөгөө элдвийн хонцын хог шар үлдчихдэг. Одоо биднээс институтэд ажиллаад цэвэрлж явахгүй бол маргааш ирэхэд ингээл аягнууд байж лээдэг. 7 хоног цэвэрлэхгүй зүгээр нэг чинь хогоор дүүрнэ шүү дээ. Тэгээ ажиллах хэцүү болоод ирнэ шүү дээ. Тэрнтэй адилхан тархи үл ярина яг тийм. Хэрвээ та 3 хоног унтахгүй байх юм бол тэр тархины эсүүд маань амар доголдож эхэлнэ. 7 хоног унтахгүй бол ер нь баталгаатай шард. Шууд сэтгцийн асуудалтай болох. Тэгэхээр ерөнхийдөө эргэлт буцалтгүйгээр дуусгалж гот. Маш хэцүү. За тэгэхээр хоёулаа ингээ одоо унтчих үед тестостероны ялгарл хүнд ямар их хэрэгтэй вэ? Ялангуяа эрчүүд те. Одоо монгол эрчүүд эрүүл мэндийн манаа дүрээтэй цэпүү имлэгийнхэн маань юунд оролцож байгаа билээ энэ ч одоо эрчүүдийн яг тэр нөгөө даавар ялгарлтын талаар ярих бол шаардлагатай байна. Энийг бол нэг байнгын яриад идэггүй сэдв. Гэхдээ сонсох хэвээр маш чухал сэдв байгаад байна те. За унтчих үед дэх тестостероны ялгарл хүнд ямар их хэрэгтэй байдаг талаар та бидэнд нэг мэдээлэл өгөөч. За нөгөө биднес ч унтчих үед нөгөө тестостерон ялгарлаа. Гэтэл нөгөө тестостерон маань хамгийн гол нь ясанд очиж нөлөөлдөг даавруудын нэг байхгүй юу? Ясанд үлж чаддаг. Тэгтэл ясан дотор маань биднээсээ нөгөө цус түлжил дархлааны эсүүд үүсчдэг. Бас тийм. Тэр чинь яс маань маш чухал байгаа ч тийм байна. За тэнгуут л иргэд бол тэрэн дотор нөгөө үйлдвэрлэж байгаа эсүүд маань чанартай эсүүд л үйлдвэрлэнэ л гэсэн үг шүү дээ. Тэр тестостерон ч бас зүгээр нэг яг бэлгийн давар гэхээс илүүтэй хүний биед одоо тэр ясанд очиж нөлөөлөх, дархлааг сайжруулах тал руугаа бас ажилтдаг гэсэн үг. Тэр нөгөө бэлгийн гэдэг утгыг болохоор ч манайх нөгөө секстэй холбож яриад байна тийм. Гэтэл нөгөө биднес нөгөө хүүс яриад байгаа байхгүй юу? Уг нь бол. За бэлгийн гэдэг маань л тийм. Эрэгтэй эмэгтэй бэлгийн ялгарлыг үүсгдэг давгараа л гэсэн үг байна. Тэгсэн чинь манайхан зөвхөн секстэй холбож ойлгож байгаа. Тэр эрэгтэй эмэгтэй хүн хоёрын ясны бүтц нь өөр, булчингийн бүтц нь өөр гэдэг. Тэр бүгдийг чинь энэ давар хариуцдаг. За тэгээд ерөнхийдөө биднес унтчиход тестостеронтой адилхан бас нэг давар ялгардаг. Тэр маань өсөлтийн давар. За. Тэгэхээр мэдэнтэй өсөлтийн давар гэдэг нөгөө цаад утгнаас энэ ер нь өсөгдөг юм байна гэдэг ойлгомжтой болчихно шүү дээ. Тэр хэнийг өсгөх вэ? Хүүхдүүдийг. Тэгэхээр биднээс ерөөхдөө бол хүүхдүүдийг хамгийн гол нь эрт унтуулахгүй бол өсөлт муутгаас гадна нөгөө дархлааг нь унгаагаад идэх. За тэгвэл манайх ч одоо нөгөө гал хүүхдүүд ханаа туслаа, өвчин туслаа, тэглээ, инглээ гэл ерөөхдөө бол нөгөө хүүхдийн имлэгээр ингэ дүүрэл байгаа шүү дээ. Тэгэхээр ор болдохгүй гал шалаар зулаад идэг. Тий. Ер нь ихэвчлэн тэр ерөөд бол оройд ч унтдаг хүүхдүүд л байгаа. Ерөө сайн судалгаа хийх юм бол. Тэгэл орой 12-оос хойш унтдаг хүүхдүүд. Эсвэл 11 өнгөдөг хүүхдүүд. Ер нь бас нэг тэрэн дээр бас нэг асуудал байдаг. Ер нь бол биднес ер нь яг хэдэн цаг унтах хэрэгтэй гэдэг асуудал гарч ирж байгаа шүү дээ. Тэгэхээр насанд хүрсэн хүмүүсийг бол нэг 6-аас 8 цаг унтахад бол биднес буцаад өөрийгөө нөхөх чадвартай. Өдөр нь ашигласан бүх юмудаа тусгаад ерөнхийдөө биднес нэг юм батарейгаар цэнгэлж ажилдаг роботтой их төстэй. Өдөр нь ажиллаж оройн тогнзолгаад буцаад цэнгэлж та. Тэнгүүл тэр цэнэглэх процесс ерөнхийдөө танаа шөнө явагдаж байна. Тэгэхээр ерөнхийдөө бол хүүхдүүд болохоор ч юм бол маш удаан цэнэг явдаг. Яагаад гэвэл нөгөө бүх эргэтийн системд нь бүрлдэж амжаагүй. Ажлаа хурдан хийж сураагүй байхгүй юу? Тэгэхээр тэд нар ч юм бол 12 цаг мөн унтчих цэнэг явдаг. За би болохоор ч юм бол 6 цаг унтаад цэнэг явдаг бол хүүхд чаддаг. За тэгэхээр ч юм бол одоо биднес ингээл хүүхдээ цэрлэг түргэж өгье гээл. Тэгэл бүгд нэг 6 цагт туслаа гэж үзье. Тэгэхээр ерөөдөө бол би чинь орой бол нэг 10-аас унтсан байхад бол 8 цаг унтсан цэнэгийн бүр авчиж байгаа. Гэтэл нөө хүүхд чинь 12 цаг тогн залгаж батарейн дүүрэх хэрэгтэй байна шүү дээ. Дүүрэг явж байгаа юм. Тэр 6 цагт сэргийж байгаа юм чинь хэдээс унтуулсан дээр юм. Тэгэхээр 9-8 гэл унтуулах хэрэгтэй байна шүү дээ. За бүр 12 гэх юм бол 6 цагийн унтуулах хэрэгтэй гэсэн үг юм. Тийм. Өдөр ихтэй хүүхэд бас жоохон унтдаг шүү дээ. Тэгвэл яг та тэрнийхээ 1 цагийг бол хасчихгүй тооцож байгаа л.
Тэгэхээр ерөнхийдөө бол энэ барууны орнууд чинь хүүхдүүдийг 7 сантуулаад байдаг. Өөрө 7 гэдэг. За бид нэр яг амьдрал хэлдэг үе байх нь шүү дээ. Тэгээд хамгийн сонирхолтой асуудал нь одоо ингээд биднес хүмүүсийг болохоор ч 8 сунд гэсэн шаардлагатай байдаг. Та тестостерон унгацсан дархлаа унгацсан бол та 8 ундчиж тестостерон хэсэг нь өсөлтийн давраа хэсэг нь дархлаа хэсэг нь сайжруулна. Өөр танд ямар ч шанс байхгүй шүү. Танд сонголт байхгүй гэж хэлдэг. Тэгэл ерөөдөө биднес ингээд 8 сундахыг шаарддаг хүмүүс ямар амьдралгүй юм шаарддаг юм бэ? Хэн хизээ 8 сундчихсан л гэдэг. Тэнгуүтэл ингээд гаднаас ирсэн хүмүүсээс ингээд сонирхол асуудаг. Яг бол гадаад амьдардаг монголчууд маань айгүй хэрж үзүүлдэг юм. Тэнгуүл асуудаг байхгүй. За Австралид амьдардаг оюут юм биш үү? За окей. Хэдэн цагт австралчууд унтж байна? 8 гэлээ унтчих. 8 цагт унтчаад өглөө 4 цагт далайн эргээр өвөө эмээнэр нь гүгээд иддэг. За 9 өнгөрөөд манай оюутны хотгонд ерөөс хүн харагддаг. Тавьчихсан. Оройн 9 гэдэг. Өглөөний 4 тий оройн 9 цагаас хойш ерөөсөө хотгон хүн явдаггүй юм. Машин ч явдаггүй өстө зилүүд болчихдог гэж. Хөнгөлөө энэ урд хятадд бас нэг сурдаг оюутнуудыг асууж байхгүй. Уршаа тэр мөр гонжо монжо юу гэдэг тий. Яг адилхан 8 гэж унтаал өглөө 4-өөс. Тэнгүүл за окей ерөөдөө энэ урд зүгхийн тийм юм гэж. Тэгвэл энэ Европ яадаг юм бол бас сонирхол асууж байгаа. Европоос ирсэн одоо Шведд амьдардаг хүмүүс явж байгаа, өнгөр ирдэг хүмүүс ярьж байгаа. Бас л яг л нэг тиймэрхүү юм ярьж байгаа. 98 гэл дагалтай. Тэгэл тэр тэгсэн чинь нэг Германд байдаг нэг хүн тэгж байхгүй. Оройн 8 цагт хүүхд нөгөө трамвай дүсэнд явжсэн чинь хүмүүс гайхаж хараад. Нүгт унтахгүй юм шиг. Яагаад ингэ гэртэй байхгүй юм бол гэх бүр айгүй сонио хардаг гэдэг. Тэгэхээр ерөнхийдөө гадны орнууд бол ерөнхийдөө бол тийм шинжлэх ухааны үндэслэлтэйгээр бүгд тэр амьдраад байна. Тийм тэрний ачаар тэнд ерөнхийдөө бол элдвэн өвчлөл айгүй бага шүү дээ. Тэнгүүт ерөнхийдөө бол одоо энэ хангалттай унтдаггүй орнууд дээр нойрны дутагдал үүсэж шүү дээ. Нойрны дутагдал үүссэн орнууд дээр ямар өвчлөлт хамгаалж нэгс асуулт гардаг. Өөрөөр хэлбэл та дутуу нойртой яваад их юм бол юу болох вэ? Зүрх судасны өвчин. Тэгэл нөгөө цус харах марах тийм даралт ихсэх гэсэн асуудал байна. Таргалт, чихрийн шижин, хавдар гэх нөгөө манай Монголд илэрсэн бүх өвчтнүүд нойр дутуу явдаг хүмүүс төр үүсэв. Тэр манай монголч нэх их зардал гаргасан амар олон өвчтнүүд байгаа гэдэг. Үндсэн суурь нь ерөөсөө нойр дутуу байх гэдэг. Тэгэхээр нойр яалтчихгүй. Тэр одоо нэг шөнийн ээлжинд ажилладаг хүмүүс байдаг шүү дээ, тийм. Тэгэл шөнийн ээлжинд ажилладаг хүмүүс төр ямар өвчин үүсэх магадaltaй гэдэг бас гаргацсан чагсаалт байдаг. Яг л саяны идэл байдаг. Та ийм өвчин тусах магадлал асар өндөр хүмүүс шүү гэл. Тэгээ ерөнхийдөө бол хамаагүй богино наслаад шөнийн ээлжинд ажилладаг хүмүүс. Тэгэхээр энэ шөнийн ээлжинд ажилладаг тэр гадныхан чинь одоо нэг шөнийн ээлжинд ажилладаг хүмүүстэй айгүй өндөр цалин өгöd байгаа шүү дээ. Тэгээ айгүй өндөр цалин өгдөг учраас тэрэнд нь манайхан очиж бас ажиллах гэдэг тийм. Цалин өндөр өгдөг юм чинь шөнийн цагаар ажиллаж байл гэдэг. Тэгэхээр ерөнхийдөө тодорхой хэмжээгээр эрүүл мэндийн золиослон ажиллаж байгаа учраас найруулж шүү дээ. Тийм. Тэгэхээр манад энэ шөнийн ээлжинд ажилладаг залуучууд ер нь хэрэг байгаа. Олон штэ. Маш их. Тийм. Одоо нэг 5-7 оюутлага айдансгал эд чинь шөнийн ээлжнийхэнтэй. Зөвхөн хэдэн мянган залуучууд байгаа. Дээрээс нь одоо шөнийн цагаар чинь нөгөө эмчнэр маань ажиллаж байгаа. Энэ цэглэгаан станцынхаа ажиллаж байгаа, цагнаанаар ажиллаад цэргүүд ажиллаж байгаа. Шөнийн цагаар ерөөсөө маш олон хүмүүс ингээ угаасаа ажиллаж идэг. Тэгэхээр тэр хүмүүсийн эрүүл мэнд тэр хэмжээгээр ер нь бол муудаад идэх гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр хамгийн гол нь тэр хүмүүстэй биднээс аягүй сайн сургалцсан болох хэрэгтэй. Өөрөлдөл шөнийн цагаар ингэж танаас унтаагүй танаас эрүүл мэнд муугар нөлөөлт юм аа. Тэгэхээр иргэд бол танаас ээлжнээсээ бууж чаад гэртээ хараад унтахдаа яг шүн унтж байгаа юм шиг нөхцөл бүрдүүлж одоо хүн өөрийнхөө бие махбодыг хуурж унтана шүү. Бие махбод мэдээд гэрэл мэрэл өгөх юм аа. Өөрөлдөл иргэд бол та өдрийн цагаар унтахаар тэр шүн унтж байгаа юм шиг унтахгүй. Тэр нөгөө тестостерон өсөлтийн даврнаас ялгаруулах, бондруулах, дархлаа сайжруулах, тэгээ хамаг юм амжилт тэр процесс яг шүн унтж байгаа шиг ерөөс явагддаг. Тэгэхээр одоо ямар зөвлөгөө өгдөг юм гэхээр ерөөсөө бие махбодыг хуур гэсэн зөвлөгөө өгчтэй. Тархиал урах гэдэг шүү дээ. Тархиал урах гэдэг юм. За шүн болж байгаа шүү миний тархиа гэж байгаа л шүү дээ, тэ. Тэгэхээр ерөөдөө шүн болж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй л дээ. Тэгэхээр хамгийн гол нь тархи шүн болж байгааг яаж мэддэг вэ? Гэрлээс юм. Гэрлээс. Зөв. Таныг харах үүрэнд ингээд
байх. 7 хоног байх юм бол та өдөр шөнө ялах уу? Ялахгүй шүү. Ямар ч ялахгүй. Ямар ч болцоо. Тэгэхээр тархи бол зөвхөн гэрлээр мэдээд идэг. Тэгэхээр ерөөхдөө бол гэрлийг хааж өгөх хэрэгтэй байдаг. Өөрөөр унтахдаа зайшгүй нөгөө нүдний маск унтна. Ер нь бол тэр унтчихаа өөрөө ингэ гараа сунгахад гар харагдахааргүй харах уу өрөөнд заавч унтах хэрэгтэй. Гар харагдах юм бол бас шаардлага хангахгүй. Шаардлага юм шүү дээ. Гэрэл мэдрэл гэрлийг ер нь арьс мэдэрдэм болов. мэдэргүй. Нүдэл Мэдэр нүдэлж чадна гэсэн. Тэгэхээр яг нүдэл хааж болох юм шүү дээ. Тэгэд дээрэс нь ерөөхдөө нөгөө унтлахын өрөөг тусгай нөгөө нарны гэрэл хаадаг зузаан хөшгөр хааж өгч байгаа гэсэн. Тэгэхээр ерөөхдөө бол тийм хөшгөрийг хаачих юм бол өглөө болсон ч гэсэн гэрэл орж ирэхгүй учраас нөгөө тархи маань өглөө болсныг мэдэхгүй Сайхан унт чинь дагаал унтдаг. нөгөө даавар мауруудтай үйлдвэрлээл ингэ ажилладаг гэсэн үг. Тийм учраас ерөөхдөө бол тэр жил 100 мөн ч бас хэцүү шүү дээ. Хаус нэр нэлээд ойр болохоор ч юм бол нар жаргачдаг. Тэгээ юу ч болоогүй л баг 3-4 ингээд гэрэл гараад малтчихдаг. Яг гэсэн дөр нэг баг 3-4 хүн цаг л харах байдаг. Тэр нөгөө тархи маань өндөө сайн ямарч чадахгүй ч. Тэр биднээс унтлахын үүргөө болж игэл ингээд өглөөний нар орж ирэх үүргээр тас харахгүй тийм өрөнд унтчихвол биднээс аюу чанартай унтна. Тэгэхээр яг тэр зарчмыг нөгөө өглөө босч байгаа хүмүүс ашиглах хэрэгтэй байхгүй юу? Өглөө босчгааг нэ шөнийн ээлжнээс бууж байгаа хүмүүс. Өрөөнд тасарх уу, нүдний хаалттай болж игэл чихээ бүглөөстэй, өрөөнд хүүтэн 18 градустай. Тэгээд шүн болж байгаа биш учраас нөгөө мелатонин уу. Тэр чинь өглөө биднээс кортизол сэргээд оройн мелатонин өмтүүлждэг. Тэр нөгөө кортизол нь ялгараад ах юм бол мелатонин ялгархгүй байх юм бол нөгөө хүн маань чанартай унтахгүй. Өөрөөр нөгөө биднээс бие мах дотор ч юм бол нөгөө өдөр ажилдаг багийнхан шөнө ажилдаг баг. Шөнийн ээлжих гэж байна. Тэр нөгөө шөнийн ээлжнийх нь ажлын хүлээг л юм. За яах нь вэ те. Шүн болдгоо. Гэрэл ингээд тусаад байдаг. Жижигхэн явталсан гэрэлч гэсэн ингээд асуудалтай. Одоо унтахаас өмнө ингээд 2 цагийн биднээс уц зургт мургтаа болчих хэрэгтэй байхгүй юу? Тэднээс чинь биднээс ингээд тархийг ажилуулад байдаг, зочроод байдаг. Амар ихтэй ажилуулад байдаг. Тэднээс гэрэл холдуулна гэсэн. Зөв. Тэгэхээр одоо ингэдэж штэ. Би бол жишээ нь яг зүгээр өөрөө бол ингээд утсаа харж агаад тэгээ ингээд нойр хүрээд нүд анилтангууд за гэд унтдаг байхгүй. Тэгэхээр тэр айгүй буруу байх юм шүү дээ, тий. 2 цагийн өмнө бүр болцсон байж хэвчдэг гэсэн. За тийм. Яг ерөөд бол зарим хүмүүс ингээд зурагт зүг тас гэж уучдаг, тий. Зарим хүмүүс нь утас. Тэгэхээр утас зурагт хоёр маань юугаар ялгаатай гэхээр бол утасн дээр биднээс юм яг идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Ажлын баг чинь. Зурагтанд бол биднээс оролцоо байхгүй. Гүлгээл харж гал ингээд бодож байна. Гэтэл утас чинь зайшгүй биднээс тархины үйл ажиллагаа шаардаад байдаг. Ганц товчлуур дарах гэсэн тархинд тэр чинь ажиллагаа болоод байгаа байхгүй юу? Тийм байна. Нагуулчингаа ингээд тэгээд тэр чинь тархи ажиллагаа гэсэн үг. Тэгэхээр биднээс лурч бол 2 цагийн өмнө тархийг тодорхой хэмжээр амраа залхууг нь хүргэж байгаа ядрааж байгаа нь утас. Тэгэхээр явахдаа нэг ном зам ингээ харж байгаа л гэж болно шүү дээ. Тэгээд дээрэс нь гэрэл нь бас их учир байгаа гэдэг. Нөгөө энэ гэрэл нарны гэрэл хоёрыг үндэ бол тарих бол ялахгүй. Гэрэл бол гэрэл. Чи өдөр байгаад байгаа юм шүү гэл. Ерөнхийдөө бол гэрэл маань юм тод багцсмаа энэ чи өдрийн гэрэл гэж үзэж байна. Тэнгүүт харах уу бүрий болоо л ирж байгаа үед гэрэл ямар гэдэг. Нарны гэрэл шаргалуулдаг тийм. Нар жаргаж байгаа үед нэг гоо шаргалт болоо тийм. Тэнгүүт бид ч нөгөө сүүлийн утас моцнууд чи ингээд шаргал болгоод байгаа тийм. Гэрлийн цэнхэр байсан орой болгон шар болдог горимтэй тийм. Eye protect mode лөө тийм мод байгаа шүү тийм. Тэгээд тэр маань болохоор ч юм бол нөгөө тэр шар гэрлийг албаар хасааж өгөөд амрах гөрөм бүшүүн шилжүүлээд байхгүй. Нар жаргаж шүү гэдэг юм шүү дээ. Тэгээд ерөнхийдөө бол одоо болж игэл одоо тийм гэртээ биднээс дээдлийн гэрлийг хасахгүй байх хэрэгтэй. Нар дээр мандж байна гэсэн л ойлголт тарих төрүүлээд байна. Зөв. Тэгэхээр биднээс ерөнхийдөө бол тархийг амраа гэх юм бол шар гэрлийг доор тавьж өгөх. Одоо зарим айлууд дээр ингэж тийм ерөнхийдөө бол хүүхдүүдэд унтуулах юм бол дээдлийн гэрлүүдэд унтраагаад тэгээд нэг жижигхэн шар лаама тавьчих гэдэг. Бүгдээс ингэ нэг нар одоо гэрэл гарна шүү дээ шар гэрэл. Тэр маань доороос тусчих байхгүй. Тэр нөгөө нар жаргажаатай адилхан өнцгөр тусаад гэсэн үг. Тэгээ шаргал өнгөтэй. Тэгэхээр ерөнхийдөө бол тарих бол гээл амрах гөрөнгөө шилжиж эхэлнэ гэсэн үг. Тэгээ ерөнхийдөө бол нэг унтдаггүй хүүхдүүд байхгүй. Тэнгүүтэл эцэг эхтэн тийм зүйлгүй гэдэг. Шар гэрэл ингээ орных нь ойролцтой байна. Тэнгүүтэл 90 тойронд харах уу.
Тэнгүүл тэр гэрлээс цааш хүүхд харахгүй учраас цаашаа явж идэх болчдөг. Тэгээ тархин нь ер нь ингээл унтрахгүй ороод эхэлчихдэг байхгүй. Тэгж ерөөхдөө хүүхдүүдийг бас амрааж өгдөг. Яг унтрахын дэргэд унтчихтаа яг шар гэрэл ингээд бүдгэн шар гэрэл асаага тавьчих нь хэр зүв бэ? Тэгэл буцаад унтраана. Орой бол унтрах хэрэгтэй тий. Унтраана. Тэгвэл нөгөө хүүхдэн чинь тарих хүлээж аваад энэ тэр. Шүн арай болоогүй энэ даа гэл тий. Тэр хүмүүс шүү дээ. Гэрэл байтугай энэ нимхэн хүшиг байхад л одоо энэ гудамжны гэрэл байгаа шүү дээ тий. Хүшиг татсан байдаг. Гудамжны гэрэл цаансан тэгвэл нөгөө хүшиг маань ингээд цаанаас гэрэлтэд байгаа шүү дээ. Тий. Тэр гараа харахад ингээд харагдаад байдаг. Тэр маань садаа болоод байдаг. Зөв. Тэр нь зузаан хүшиг их чухал юм биш үү? Зузаан хүшиг хэрэгтэй их чухал байдаг. За тэнгуүтлээ одоо энэ дээр зөндөө гой юм байгаа. Тэгэхээр энэ ингээд нөгөө одоо энэ нойрогд маань өөр гэсэн юм циклтэй байдаг. 1 2 3 дугаар шат REM нойрог. Rapid eye movement. Би тэрийг асуух гэж байна л да. Хизээ яг хүн хамгийн бүх унтаж хизээ ингэж сэрж эхэлж те. Тэр нь ямар үе шаттай явах вэ? Тэгэхээр ерөнхийдөө бол одоо энэ яагаад нойр маань тийм нарийн системтэй бүтцтэй юм бэ гэдэг асуулт гарч ирээд байхгүй юу? Тэгээ тэрнийг болохоор ч юм янз бүрээр тайлбарлаад байдаг. Миний тайлбар болохоор ч юм гэдэгхгүй юу? Одоо 1 2 3 дугаар шат rapid eye movement гэдэг REM нойр гэсэн ингээ хуугааддаг. Тэнгүүл ерөөхдөө бол би болохоор ч юм хувиндаа тэрнийг ингээл жолоомшингуудлаа. За окей. Энэ ерөөхдөө бол тархины давхраг болгон өөр хэсгийг эзэлж авч байгаа юм байна л гэж дүгнэдэг. Энэ хэсэг дээр нь тархины энэ хэсэг амарна. Энэ хэсэг дээр нь тархины энэ хэсэг амарна. Өөрөөр тархийг үе үечлэн гэж гэрлийн унтрааж явдаг гэж. Тэгж ерөөхдөө амраад юм байна. Тэгэхгүй бол шууд дөрөв давхраар нь таг гэж тооцолж болохгүй. Зарим хэсэг нь ажиллаж байгаа хэвээр. Энэ ажиллаад ингээд энэ хэсэг нь амраал ингээд ээлжлээд тэгэхээр 1 2 3 REM нойр гэдэг нэсгээд. REM нойр гэдэг нь яг ямар нойр вэ? REM гэдэг маань ерөөхдөө бол нөгөө биднээс нөгөө нүдэн хандсан байхад нүд хөдлөөд идэг. Rapid eye movement гэдэг нүд хөдлөөд байна гэсэн. Айгуу тэр бүх унтаж чадахгүй гэсэн үг байна шүү. Тэгэхээр тэр нь rapid eye movement явчаад сэрэнгүүтэл хүн айгуу итгэвчтэй сэрээд ирдэг. Тэр маань нэг цикл ойролцоогоор 2 цаг орчим үрждэг гэж үздэг юм лээ л да. Тэгэхээр яг тэр үед нь хүмүүсийг сэрэх юм бол аян гоё сэрдэг. Гэж өстэй хөрх юмсан шүү дээ. Тэгмэл нөгөө тэрнээс өмнөх гүн нойр үед сэрэхэр сэрж байдаг. Тархин ажиллаж өгдөг. Уг нь бол biz чинь сэрч 15 минут дотор буцаад хэвийн горим руу шилжиж явах хэрэгтэй. Унтах гэж 15 минут, сэрэх гэж 15 минут орчил болж байгаа юм л да. Тэгэхээр биднес ингээд сэрүүлэг тавьчихдаг. Тэгэхээр ерөөхдөө бол биднес яг REM нойр дуусангууд л сэрэх юм биднес аюу азаргалтай болоод байна. Вау. Кинон дээр гардаг шиг сайхан усч ирэх нэ шүү дээ тий. Тэгсэн чинь нөгөө буруу цикл дээр нь дундуур сэрэх юм бол ингээл сэрэл дургуул амар цочиж мөч сэрэл ингээл салгалаад юу болж байгаа юм бэ? Босморгоо санагтаал, ажилтаа явмааргоо санагтаал тий. Дав хийцэрэл ингээл. Тэр чинь нөгөө буруу цикл дээр нь сэрэгцэн гэсэн. Зөв. Тэгэхээр биднес ерөөхдөө бол тэр нойрон дээр яг нэг тодорхой цагт босчий гэд шаардлага тавьчихдаг. Та 6 босдог бол хагасаа бүтсэн өдөр хамаахгүй яг тэр цагт л бос. Тэнгүүл бие махбод яг тэр цагт нь REM нойроо өгдөг. Зөв. REM нойроо дуусгаад нэг циклээ дуусгах гэсэн. Тэр нөө өөрөө ингэ тохируулаад ах юм шүү дээ. 6 тус юм чинь тэр хүртэл явж байгаа. 5-6-гийн хооронд юг агчи. Тэнгүүл биднээс чинь ингэ өглөө босох цагаан янз бүр болгочхоор нөгөө нойрт бие махбод чинь бэлдэж амждаг. Зөв. Нэг 6 тусаал, нэг 7 тусаал, нэг 8 тусаад тахаар нөгөөд ч юм уу ингэ замрааг үед нь сэрчээд идэг гэсэн үг. За чи одоо яа игээд байгаа юм бэ гээл тархин уурлаа л те. Тэгэхээр ерөөдөө бол одоо ингээд тогтмол цагт унтчих гэсэн шаардлага тавьчихдаг. Тогтмол цагт унтаад тогтмол цагт. Тэр яг тогтмол цагт унтах тийм шаардлагатай юм бэ гэвэл эн чинь нөгөө цагийн дөрөвт адилхан болчихдог. Одоо биднес энд байлаа нэг хүн Москвад байлаа цагийн дөрөв байгаа те. Бага. Тэгвэл биднес Москвад очингууд нэг цагийн дөрөв гарчаад унтч чаддгүй ч юм уу. Тий. Тэгтэл ерөөдөө бол оройч унтна гэдэг чинь бол яг тийм зэрэг үүсэж байгаа байхгүй юу? Жишээл одоо та 8 унтчихсан хүн чинь 12 цагт унтлаа. Алматагийн цагаар унтчих. Тэгснээр нэг өдөр Улаанбаатарын цагаар унтчих. Тэр чинь бол нисээд өөртөө цагийн зөрөө үүсгэж байгаас нэг ялгааг үзүүлэх. Зөв. Гаднаас ирсэн хүн чинь цагийн зөрөө харахгүй байна, унтахгүй байна ингээл идэг шнэ. Тэгвэл бид нар дотооддоо байгаа хэрнээл нөгөө янз янзын цагт боссноосоо болоод өөрийгөө юм цагийн зөрөөтэй болгочих. Тийм. Унтаатаагаас ялгаагүй болгоод цагийн зөрөө үүсгэж байгаа байхгүй юу? Тэгэхээр ерөөд бол яг нэг цагтаа унтаж суухгүй дурс болдог. Тэгсэн чинь нэг юм
гадны том ерөнхийлөгч нар яадаг вэ гэвэл жишээл Бээжин дэрлээ Америк ерөнхийлөгч. Тэмд өөрийнхөө цагаараа ажилладаг. Америкийн цагаар. Америкийн цагаар унтаадаг. Тэнгүүтлэр нөгөө нутгийн хүмүүст одоо нэг сайдмент уулзахгүйгэл намайг сэрүүн богойд уулз шүү гэнэ. Тэгэхээр нөгөө яг Америкийн цагаар цагийн хуваар тавьчаад уулзаад явдаг. Тэнгүүт нөгөө төлөв шөнө ирж уулздаг байх юм шүү дээ. Тэр өөрийнхөө цагийг нөгөө циркадиан ритм гэсэн юмыг эвдэхгүй байхгүй. Нэг цагийн зүрхэнд ерөөсөө орохгүй байх нь шүү дээ. Цагийн зүрхний алдагдал үүсэхгүй. Тэгэл яг тэр цагаа нөгөө Вашингтоны цагаар л хаач утсан амьдрал явагддаг. Тэгвэл Америкийн ерөнхийлөгч болчмоор юм биш үү? Тэгэх юм бол тэрх маань урдахгүй те. За тэгэхээр нойр гэдэг ер нь бол маш чухал юм байна шүү. Ялангуяа яг энэ тогтмол цагт унтна гэдгийн давуу тал нь ерөөсөө л энэ юм байна шүү дээ. Энэ дэр уучлаарай бас нэг зарим хүндэг хэлэх юм болчих. Тэгэхээр юм байгаа юм л да. Энэ нойрон дээр бас нэг жижиг нюанс биднес яриад байдаг. За, нюанс. Тийм, нюанс. Ерөнхийдөө бол одоо нэг юм мэдэн шүү дээ. Хүмүүс луурч бол нэг орой гэртхэн шиг унтаал нэг ганцхан цаг унтчаад босоод ирэхэд аюу гойс ирэх байдаг тийм. Тэгэхээр ерөнхийдөө бол нойр маань бол эхлээд маш хурцтэйгээр хамаг ажлыг хийж эхэлдэг. Тэгснээс үүдээ ер нь бол инерц ингээд алдраад эхэлдэг. Баг багаар сэрэл гэсэн үг шүү дээ. Тийм. Тэгэхээр ч бол нөгөө эхлээл тэр чинь бол нөгөө тухайн хүний чинь өөрөө чинь засах мөнгөтэй байдаг хгүй. D витаминтэй, магниттэй нөгөө нойрон чухал юм чинь бол D витамин, магний, цинк, минк гэл баах юмуд байждаг. Тэр нь их хүчдэг. Эхэндээ ашиглаж ирсэн чинь нөгөөт нь дуусч эхлэв шүү дээ. Тэнгэл өглөөний нойр эсхэр болох ч юм бол тийм төсөв нь ингээд танагдцсан дууссан. Угаасаа ер нь ажиллах юу болцсон те. Эд материалг болцсон. Эд материалг болцсон. Тэгэхээр ерөөхдөө биднээсийн нойрны хамгийн чухал нь бол эхний тэр хэдхэн цагууд л хамгийн үр дүнтэй ажилтдаг хэсэг. Тэгэхээр тэр цагууд нь болохоор ч юм бол нөгөө шүн дундаас өмнөх цагууд маань хамгийн үр дүнтэй цагууд. Тэр цагуудыг биднээс ер нь хамгийн их гамлах гэж оролдог. Зарим одоо ингээд манай дээр ингээд анагаахаа оюутан ярьдаг юм. Тэгэхээр нөгөө аюу хичээлтэй чинжингээ ажилласан тэнгүүтлээ сурлагч муучлаа, бэлгийн ажилч муудчлаа, дархлаач муудчлаа гэдэг. Тэнгүүт нөгөөд чинь 7 цагт унтуулгуудлаад 3 цагт босгочихдаг. 3 цагт босоод ичлээ. Тэнгүүтлээ шүн дундаас өмнөх цагууд нь их байган гут чинь нөгөө хүмүүс маань аюу хурдан сэргэлт аваад тэгэл нөгөө тэр 3 цагт босоод хичээл хийж байгаа ч гэсэн хичээлдээ сайжран дархлаа сайжран гэсэн сайжран. За тэгэхээр дараагийн бас нэг нойрны үр гэсэн алт. Тэгэхээр нойрны үр гэдэг маань одоо жишээл та чинь нөхөж унтах 2-3 цаг хоног гээд олигтойхон унтаагуулаа. Тэрний үр ерөнхийдөө таны биед үүсчихэд. Тэгэхээр ерөнхийдөө тэр маань банкны системтэй адилхан. Тэгэхээр тэрнийгээ хүн нөхөж зайшгүй ер нь унтчихсан дэр. Өөрөөр л ингийн хэлэх юм бол та чинь 2-3 хоног өргөө цэвэрлэхгүй байлаа. Тэгвэл тэр чинь та маш хурдан цэвэрлж чадахгүй илүү хугацаа хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр чинь бол ерөөхдөө та чинь нөгөө сүүлд нь ганцхан хоног сайн унтаад тэр нөхөж өрөж чаддаг. Тэгэхээр нэг удаан хугацаагаар нойргүй явсан хүмүүс маань насан богсод ер нь. Ерөөсөө биологийн насанд богиносол ерөөсөө богинохонслаад 40-50 наслаа л хүйддэг. Тэгэл нэг алтан хайрцаг дээр нь насныхан тоон дууссан гэл ирсэн. За тэгэхээр нөгөө юу гэдэг нь шүү дээ. Одоо нөгөө хүмүүсийн нойрны өр гэж яриад байдаг. Залуу наснд бол нойр зүгээр ингээ явган дэ нөхөгчтэй. Ингээд нас жоох яваад ирэхээр 30 гараад ирэхээр ч юм уу те. За одоо нас яваад би өөрөө сая 30 гарсан учраас бас те. Одоо нойр 8 цаг унтаж авч чадааг бол өрөнд орцсон. Тэрийг нөхгүй л бол болохоо явждаг нас ахих тусам. Харин одоо 30-аас доош явах юм бол ингээ зүгээр нөхөгдөө явдаг гэд хүмүүс ярьж илээ. Тэр ер нь хэр үнний ортой вэ? Нойрны нөхөлтийн талаар. Түрүүс те. Нөгөө эн чин нас ахиад ирэхээр биднээсийн юм үйлдвэрлэх чадвар нэг муудаад байна. Түрүүч яриадсан нөгөө өсөлтийн даавар, тестостерон гэсэн үйлдвэрлэх чадвар нэг муу болчихдог. Тэгэхээр залуу байгаа хүмүүс ч юм бол тэр нэг маш хурдан үйлдвэрлээд нөхч чаддаг. Тийм учраас нойрны алдагдлыг бас нөхчөд байгаа юм шүү дээ. Ер нь бол даах чадвар нь хамаагүй дээр. Зөв. Гэхдээ ерөнхийдөө бол тэр чинь бол маш түүхтэй асуудал л да. Ерөнхийдөө бол тэр нойртой ер нь бол хинч ер нь хамаагүй оролцсны хэрэггүй. Пянгийн дийлэхгүй сүлдээс алуулна. Залуудаа бол би гайгүйгээд бас нойргүй яваад иж өслөө. Одоо ч маань дээр чинь оюутлогоо дээр ажилладаг 20 настай залуучууд орж ирдэг. За. Бидний дуршил байхгүй бэлгэрт нь босгүй гэж л орж ирдэг. 20 настай. 20 настай. 20 хэдхэн настай залуучууд. Тэгэл оюутлагын шүний ээлжинд ороод ганц 2 жил болсон. Одоо их нэртэйгээ байхгүй гэсэн.
ерөөсөл хичнээн залуу байсан ч гэсэн нэмэр байхгүй тэр үний хамаг дархлаа мархлаа дааврын төгсөн бүгд нурж байгаа байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө бол тэгж оройтч унтна шүн унтахгүй гэдэг бол ер нь хинч ер нь бол пинген дийлэхгүй том асуудал юм. Тэр энэ яг зүгээр одоо нэг оюутлахаа гэдэг байгууллагадаач биш. Шүний ээлжний талаар л хоёул ярьж байгаа шүний ээлжний талаар тийм ерөнхийдөө нөгөө манан дээр нөгөө аюу олон оюутлахын уурхач дэрдэг. Тийм учраас тэрнийг яриад авах. Түнш ерөнхийдөө өөр байгууллагад ингээд шүний ээлж ажиллаад яг юм байл орцсон хүмүүс ерөнхийдөө их байдаг. Тэгэл ирсэн хүн болгонд бол ингээд бид зөвлөгөө өгөхгүй. Танаас яг энэ биднээсийн заасан зүйлийг шүн ажилтдаг ээжнийхэндээ яриач гэдэг. Тэгээ таанс өөрсдөө ингээд нойрны айгу мэдлэгтэйгээр унтаач хийгээд. Тархиа гулхтаач тий. Одоо холигдох юм бишээ. Одоо хуурах юм уу яах юм нөгөө яг шүн болж байгаа гэсэн мэдрэмжийг төрүүлж унтах хэрэгтэй гэсэн тэрийг ерөнхийдөө бол одоо өдөр унтсан ч гэсэн ерөнхийдөө бол ийм чанартай унт сураач л гэсэн асуул яриад байна. За баярлалаа. Нойр үнэхэр чухал юм биш үү? Нойрны талаар бас дараагийн нэвтрүүлгээрээ дахин нэг уулзна гэдэгт итгэлтэй байна. Мэдээж ярих зүйл маш их үлдсэн учраас нэвтрүүлгийн маань цаг маань данч дууссан байна. Тэм учраас хавар болж байгаатай холбогдуулан сонсогчтой эрүүл байхыг хүсэх юм бол өөрөөс шалтгаалах хамгийн энгийн үнгүй нэгэн зөвлөгөөг энэч маань өнөөдөр танд өглөө. Энэ бол чанартай нойр юм а. Та тодорхой цагт унтаж, тодорхой цагт босоорой гэж зөвлөмөр байна. За бас нойрондоо бэлдэж те өглөөнөөс эхлээд ер нь шүн хэрхэн унтах вэ гэдэг талаараа сайн бэлдэж өглөө босож сайхан серотонин ялгаруулад орой болонгоо тэрийгэ мелатонин болж хувиргаад тэгээд сайхан унтаж дархлаагаа эрүүл байлгаж бас өөрийн үр хүүхдүүдэд 12 цагаас өмнө аль болох эрт унтуулж хөвшиж танаас заавал 2-3 цаг илүү унтах ёстой шүү гэдгийг тооцоолж унтуулж авах юм бол эрүүл байх боломжтой байх нэ. Сонсогчтойд эрүүл энхийг хүсье. Монгол эрх хүний эрүүл мэндийн манаа дүрээтэй ЦЭБ эмнэлгийн ерөнхий эмч Ариун Баяр байлаа. Дараагийн нэвтрүүлгээрээ дахин уулзтлаа. Түр баяртай. Та сайхан нөрсөөрөө. Сайхан амраарай.